Нийслэлээр бол энэ асуудлуудыг авч үзээд юу яаж хөгжөөд цаашаа явах ёстой гэдэг бид нар маш олон талаас нь бол ярилцсан, судалгаа хийсэн, ерхий архитектортойгоос ярилцсан, хот байгуулалтаар ярилцсан 3 одоо санал, нэг зөвлөмж босороо та бүхэндээ хэлье. Үндсэн зарчим юу гэхээр төрийн үйлчлэгийн зөв эрхлэж зөвшөөрөхгүй. Нийслэлийн засаг даргын тамгын газар, хот байгуулалтаас хотын эсэнд тасгарч байгаа үндсэн бодлого. Энийн ард маш олон асуудал байгаа. Маш олон асуудлууд дээр ингээд дуртах юм бол эрүүл мэндийн асуудал, ахуйн асуудал, хотын өнгө үзмж, нийтийн тээврийн гудамж талбаануудын явган зорчигчээ, аюулгүй байдал, нийтийн тээврийн үйлчлэгээний асуудлууд ингээд цогц асуудал байгаа учраас одоо байгаа байдлаар нь энэ түүцийг цааш нь өргөжлүүлэхгүй гэдэг бодлоготой нийслэлийн засаг даргын тамгын газар хатуу байх ёстой байгаа. Хөгжөөд ингээд цаашаа явах ёстой. Энэ салбар хөгжих ёстой. Цаашаа дараагийн шатанд гараад ажил үйлчлэх ёстой. Энийг бол бид нийслэс бодлогоор дэмжинэ. Эхнийх нь болохоор Улаанбаатар хотод 6 дүүрэг дээр нийслэлийн аж ахуй болон бусад аж ахуйн нэгжнүүд дээр 1689 ажлын байр байна. Энэ ажлын байрууд дээр бид нар албан байдлаар ажил зуучлаад ажилд оруулж болж нийслэлийн засаг даргын тамгын газар хамтраад ажлыг дүүргүүд л өгсөн мэдээлэл судалгаатай албан бичгүүд нь ингээд байж байна. 1689 ажлын байр. Хоёрдугаар асуудал Улаанбаатар хотод нийт 48 худалдаа үйлчлэгээний цэг байна. Үүн дээр нийт 99 лангуу байна. Лангуунуудын метр квадрат хэмжээгээр байж байна. Манай Батцорог даргаар ахалсан дид ажлын хэсэг ч юм гараад лангуунууд дээр 6-аас 1 жилийн хугацаанд тодорхой нөхцөлтэйгээр нийслэлс тодорхой лангууны хөнгөлөлтөн дээр нь дэмжлэг тусалцаа үзүүлээд лангуунуудад оруулж болж байна. За 3 дугаар санал бол Улаанбаатар хотод CUGS 25 гэдэг франчайз үйлчлэнүүд байж байгаа. Тэр бид нар энэ GS 25 дээр франчайз эрх авах ажлыг албан байдлаар та бүхэндээ зурчлаад энэ дээр нийслэлийн зүгээс дэмжлэг болоод хамтраад ажиллах билээ. Улаанбаатар хотын жидүү буюу жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих болон бизнес инновацийн төвтэй хамтраад магадгүй Улаанбаатар хотод төв зэрэглэгчтэй бол өөрсдөө дахиад цаашаа стандартад нийцсэн зориултын тийм Монголын одоо суурин ахуйн бүх нийцсэн тийм франчайз хийх дэмжиж байна. Яг тэр бизнесээр нэг зөвлөө хамтраад ажиллаж. Ингээд цаашаа хөгжүүлээд явах юм хэлээ. За ийм аль бишний 3 саналыг бол та бүхэн тавьж байгаа. Дараагийн нэг зүгээр зөвлөмж байж байгаа. Зөвлөмж. За энэ зөвлөмжийн ямар зөвлөмж вэ гэхээр та бүхэн маань энэ төвчний бизнес эрхэлж байгаад цахимжийн дагуу ажил үйлчлэгээ чинь магадгүй одоо доголд янз бүрийн асуудал гараад энийг хуулийн байгууллагын дагуу, ёс журмын дагуу шийдвүлээд нотлоод ирэх юм бол бид нар бол тэр хөрөл дээр бол тодорхой хэмжээний хариуцлага хүлээгдэх билээ. Энэ бол зөвлөмж. Тэгж болдог. Тэгэхээр та бүхэнд бол яг аль бие усаар ингэж хамтарч ажиллах 3 санал нэг зөвлөмжийг бол ингээд албан байдлаар хэлж байна. Тэгэхээр яг одоо байгаа хот усны буудал нийтийн тээврүүд дээр яг одоо байгаа стандартаар төрийн үйлчлэгээний цэгийг бол Улаанбаатар хотод бодлогоор дэмжих гээ.